За сайн байцгаана уу үзэгчдээ. Impressment мэдээллийн сайт яг одоо Баянзүрх дүүрэгт байрлах Олимп хотгоны хойно тойд талын замд ирээд байна. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт буюу энэ сарын 10-ны өдөр яг энэ одоо дүүрэгт байрлах Олимп хотгоны хойд замд маш том хэмжээний осол гарсан байдаг. За тодруулах юм бол Land Cruiser маркийн автомашин 7 машин мөргөж улмаар 2 сургуулийн насны хүүхэд гэртээсэн хэмжээний одоо ноцтой осол гарсан байдаг. За тэгэхээр яг энэ хойно харагдаж буй энэ зам руу Land Cruiser автомашин урсгал сөрж орон машин мөргөөд улмаар яг энд ирж одоо энд ирж зогсоод тухайн одоо хохирогч 2 охидын нэг бодлох 12 настай эсийг энэхүү бетонын хананд нэдрүүлж 20 м чирсэн. За тэгэхээр тухайн 2 охины нэг бодлох эс нь яг одоо гэмтэл цоогц судлалын үндэсний төвийн хүүхдийн клиникт бол хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайн охины талаарх мэдээлэл, биеийн байдлын талаарх мэдээлэл бол цахим орчинд нэлээд одоо маргаан дагуулад байгаамаа. Тодруулах юм бол зарим нэг мэдээллийн сайтын одоо нийтлэлч буйгаар тухайн охины биеийн байдал маш хүнд байна. Одоо баруун хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон тул бүгд найрамд Солонгос улс руу явж очиж эмчлүүлэхээс өөр аргагүй болсон гэсэн ийм мэдээлэл өгч байгаа. Харин албаны их сурвалжууд буюу цагдаагийн ерөнхий газар гэмтэл цоогц судлалын үндэсний төвөөс өгч байгаа мэдээлэлээр бол энэхүү мэдээллийг бол эрсэнд няцааж байгаа. За тодруулах юм бол шүүх шинжилгээний дүгнэлтээр тухайн охины биеийн байдал хөнгөн гэсэн одоо онцтой гарсан. За мөн хөлөө тайруулна гэсэн мэдээлэл бол худлаа гэсэн ийм тайлбарыг өгч байгаамаа. За тэгэхээр Land Cruiser автомашины яг өөрийн жим бол 2700 кг байдаг. Харин 12 настай хүүхдийн дундаж жим бол 35 кг. За та бүхэн яг одоо харж байна. Энэхүү тухайн охиныг чирч одоо нэдэрч 20 м газар чирсэн энэхүү хан бол өөрөө ингээд зулгарчихсан. Одоо цемент шороо нь ингээд доошоо унчихсан ийм байдалтай байгаад байгаамаа. За тэгэхээр яг албаны их сурвалжуудын өгч байгаа мэдээлэл бол үнэн зөв гэдэгт бол иргэдийн эргэлзээг бол нэлээд төрүүлж байгаа. Тухайн охины биеийн байдал хөнгөн гэсэн ийм онош гарах боломжтой юу? Та бүхэнд энэхүү одоо асуултын хариуг үлдээ. Та бүхэн өөрсдөө одоо дүгнэх байх. За тэгээд яг ингээд цаашаа явах юм бол Land Cruiser автомашин тэрхүү гарцсан дээр очиж зогсон байгаа. Яг гарцны тэр хавьд бол тухайн машины одоо тос масл гоожсон ийм байдалтай дүр төрхтэй байгаамаа.